Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ зүсмэл борцог хэрхэн хийх талаар танилцуулъя. Орох орцыг тайлбарт бичиж оруулсан байгаа. За өнөөдөр би 1 кг гурилаар хийсэн 200 г масал, 150 г эсэм чихэр, 180 мл ус орсон байгаа. За эхлээд сахараа эсэм чихрээ устайгаа хутгаад хайлтанд хутгана. За дараад нь гурилаа хийгээд гурилаа шигшиж болно. За ийм утгаараар бас ингээд утгахаар бас шигшигдсэн юм шиг болдог байгаа. За ингээд усан дээрээ эсэм чихэртэй усан дээрээ чимэг давс хийн. За ингээд хутгаад зурмгээ зурхад бэлэн боллоо. За эхлээд бүлээн усаа хийн. За усаа хийснээ дараа дээрэс нь масла хайлуулсан масла хийн. За ингээд хутгаад гурилаа зурна. За уусмал гурил хоёроо нэлээд сайн хутгаж уусмлаа шингээсний дараа гараараа зурч нухан эвэнд оруулна. За ингээд эвэнд оруулсны дараа хэсэг зур гурилаа сайхан амраана. За ингээд амраах хоорондоо бас дахин нухаж маш сайн эвэнд оруулна. За 30-40 минут орчим амраанга нэлээд сайн нухаж эвэнд оруулсан гурилын модон дээр авна. За ингээд гурилын модон дээр аваад элдэнэ. За элдэхдээ хүмүүс өөрсдийнхөө хэр зузаан хийх сонирхлоороо зузаанаа сонгоорой. За миний хувьд бол нэг 5-6 мм орчим зузаантайгаар элдсэн байгаа. За ингээд элдсэн гурилаа зүсэлт хийн. Зүсэлт хийхдээ дунд 2 зүсэлтийг бол нэлээд гүн зүсэж өгнө. За ингээд зүссэний дараагаар өөрийнхөө хэмжээгээр том жижигээ тохируулаад борцгоо хэрчинэ. За одоо дараагийн алхам бол тосоо халаагаад борцгоо харина. За би ургамлын тос ашигласан. За тосоо хийгээд халаахтай бол нэлээд сайн халаагаад дараад нь борцгоо хийж эхлэхдээ дундаас нэлээд бага галаа багасгана. За галаа багасгахгүй бол төлөгдөн шүү. За ингээд борцгоо савхаар юм уу ямар нэгэн сэрээгээр ч юм уу те эргүүлэнгээ шаргал болтол нь шарна. За ингээд дэлгүүрийн төсөмлөөс ч маш амттай гэрийн нөхцөлд хийх зүсмэл борцог маань бэлэн боллоо. Та бүхэн минь энэ амттай борцгийг хийж хүүхдүүд болон гэр бүлийнхнээ тайлаарай. Анхаарал тавиан үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.